сарын минь. Тэгэхээр өнөөдөр бол миний glow up challenge-ийн эхний өдөр байлаа. Би өнөөдөр яасан бэ гэхээр угаасаа 6-аас босхоос өөр аргагүй нөхцөл байдлаас ахгүй манай нэг найз гадагшаа сурахаар явжаа. Тэгээд тэр найзаагаа бүгдээрээ бөөндөө гаргаж өгсөй болоод тэгээд тэрнээс өмнө би хагас өдөр намжуулах хэрэгтэй юмнуудаа амжуулчих гэж бодоод өглөө эрт тусаад тэгээд үсээ хийнэ юм уугаад тэгээд гэрээ жоохон цэвэрлээ. Гэрээ бүрээс мүлчидэл сайхан цэвэрлээ шүү дээ. Тэгээд өглөө очиж кокогийн туулгыг уулгачаад тэгээд нисэх явд найзаа гаргаж өгсөн. Тэгчээд манай ажлын хол нь уулзах хэрэгтэйс ахгүй. Тэг би өөрхий найзуудаа өнөөдөр уулзсан найзуудтайгаа бараг 4-5 жил уулзсан болохоор тэр хэдтэйгээ явж жоохон уулзаж суугаад тэгээд тийм болохоор өнөөдрийг ийм гоё эрүүл өдөр байсан гэж би хэлж чадахгүй. Яг тэгвэл би ийм junk food идсэн. Тэгээд яасан пяв уусан. Тий 2 ширхэг пяв уусан. Тийм болохоор яг энэ өдрийг хэлсэн гэж бодож болмооргүй байгаа ч гэсэн яалч би өнөөдөр амар их тусаад тэгээд хувцсунраа хаваад гэрээ цэвэрлээд одоо бүр амар лаг нь уйн хараач тий. Үсэндээ тос мос төрхөж мөргсөн шигээ суучаач одоо яаж энэ өдрийг миний glow up challenge-ийн эхлэл өдөр биш гэж үзэхүүдээ тийм үсттэй. Тэгээ би одоо ингэ үсээ таслаа сууж байна өө. Би энийг TikTok дээр яа ингэ ээж нар ингээл сармисны ханд манд туршаал идэв шүү дээ. Тэгээд яг тэр шиг харагдчихлаа. Instagram дээрээс харсан юм да итгэн агаад. Гэтэ яг хаа тэгээд энэ Johnson's Baby-гийн тос амар сайн. Ялангуяа өгсөнд амар сайн байдаг гэж би сонссон болохоор ингээд дээр авчихсан баггүй юу. Тэгээд тэгс чинь үнэхээр ингээд гэмтэлгүй ч таашаа. Үзүр амар гоё олохын үед гоё олжсэн. Гэхдээ нэг амар гонигтай юм миний ингээд хуух маань амар хагтаад байсан баггүй. Тэгэхээр энэ хуураш ууж гэнэ гэсэн үү аль эсвэл ингээд тарахгүй байна уу гэсэн үг гэж би ер нь бол тухайдаг аахаа тэгээд энийг түрхээ болж исэн. Одоо харин гуйжуулагч шампунь авсан учраас ямар ч гэсэн тэргээр үсээ угаагаад үзье гэж бодоод тийм юм чи үсэндээ ингээд тос түрхээд үзье гэж шийдсэн баг. Ер нь бол би өмнө нь арган тос хэрэгэлдэг байх та. Тэгээд тэрний дараа юуны тос хэрэгэлдэг. Rosemary-гийн тос хэрэгэлдэг. Rosemary-гийн тос ч гоё л доо. Даанч амар үнэтэй за. Бүр амар үнэтэй. Им өгрийн жижигхэн 66 мянга ч шиг за. Бүр амар тэнэг байгаа зү. Тий, тэрний хажууд энэ Johnson's Baby одоо 60 мянгаар 6 юм хасавыг авах нь шүү дээ. Энд чинь 10 мянга төлөө 15 мянга төлөө 18 мянга ч лөө. За ямар ч гэсэн үсэндээ тос түрх чинь уул нь инүүнийг ингээд массажлуул амар зүгээр за. Хин массажны модон сан байдаг гэсэн. Гэтэ би хуруугаараа массажлж нөө ингээд бид нарт ингээд даалгаас өгсөн 10 массажны мод иж ах чинь. Хамсараа биш хурууныхаа өндөгнөөр массажлдаг гэсэн. Тэгээд би өмнө нь Rosemary тосоо амар хайрлаад уус аргагүй штэ 66 мянган тос штэ. Амар үнэтэй байгаа зү. Тэгээд маш их хайрладаг байсан болохоор үснийхээ энэ үзүүрт нь юус төртөхгүйсэн байхгүй. Энэ муу өстэй ястай амтан болгож байна өө бүр ингэж хаасаа хөтөрөх. Ингэж. Тэгээд энийг нэг цаг 2 цаг байлгаад амар сайн шингээж аваад тэгэхэд үсээ угаана. Үсээ угаа тусан дараа ерөнхийдөө бол би өнөөдөр хүнжил төвсөрийн даваа угаацсан. Тэгээд даваа зөөлрүүлэгчэнд даваа хийсэн. Тэгээд онцлогын хувцас бас угаасан. Онцлогын хувцас бас даваа зөөлрүүлэгчээр зөөлрүүлсэн. Тийм болохоор би ингээд үсээ угаана. Үсээ угаачаад хатаагаад тэгээд усанд ороод усанд орсныхаа дараа биеийн тасаа бүрхээд тэгээд ингээд онтонгот ингээд голгон те яа. Тэр мэдрэмжийг өнөөдөр мэдрэхийн тулд хэд хүртэл оройтсан ч яах вэ? Гэтэ бас гайгүй оройтхгүй хаа. Одоо цаг нэлийн эрт байгаа юм чи. Тэгэл
ямар ч гэсэн бодсныхоо дагуу хөр хэмнэ тэгээд ямар ч гэсэн хийгээл байх шиг байгаа болтой байна. Тийм болохоор тэгээд ямар ч гэсэн ингээд 59 хоног үлдлээ. Тэгээд маргааш юу хийх вэ? Маргааш ямар шимтээ? Маргааш мэдгүй байна. Тэгээ өнөө өглөө нөгөө нэг ярьсан арчилгааны шинэ юмнуудаа төрхөж үзсэн чинь амар гоё юм байна. Би одоо энэ хөрөө. Би яг раккун шиг харагдаад. Аль эсвэл юу шиг юм бэ? Нөгөө нэг Mr. Robinson гэдэг хөгөлтийн кинод ч дээ тэрний нөгөө нэг crude биш гүп ч лөө тэр дүрний нөгөө нэг баг насны хөлбөр шиг харагдчих. Амир нүдний доотлынхоо хөхийг бас арилгах хэрэгтэй болов гэж би бас бодлоо нэгсэн. Гэтэ яаж арилгах вэ? Угаасаа бодвол сайн нойр морь авах ба. Им хүүтэн халбаар нэг ингэж мэнгдэг гэ тэгээдсэн. Тэрийг туршиж үзт юм уу? Юу, тэгээд манайхаа миний яриа жоохон сул байж магадгүй шүү. За би уцаа тэнц нэглээ тавьж байгаа. Тэгээд падаараа бичлэгээ хийж байгаа болохоор ялчгүй ингээд бичлэгээний чанар бүр навс доош орно юм билий пад бол. Тийм болохоор ингээд дуугийн чангалсан байж аваад advertisement гарч ирж магадгүй шүү. Тэгээд цачуу за. Гэтэ Монгол YouTube бичлэгүүд дээр advertisement ер нь гарч ирт юм уу? Ер нь Монголд яг YouTube ad них баг байдаг тий. За. Тэг ямар ч гэсэн үсээ тасалчлаа. Өнөөдөр минь Glow Up challenge нэгд өдөр байлаа. Нэгд өдөр минь яг ингээд хагас дутуу. Ерөнхийдөө түүнүүл нэг 60 орчим хувьтай өдөр болж өнгөрсөн гэж би бодож байна. Барагч 40 юм уу? За. Гэтэ өсөө тасалсан юм чинь 60 тий. Тэгээд за 60 дээр тогт. Тий. Өдөр юм өдрөөсөө баяртай.